B12-с авъя. Нэг парацетамол авъя. Витамин D комплекс тариутай нөгөөж нүдний тусаагуур авъя. Хоолоо өвдөд байх юм ямар юм бол зүгээр вэ? Бөөр жаахан өрөвсөд байх шиг байна. Ципацлын тараагаар 10 саяг өгөөч. Загс. Энэ бол хүнсний бүтээгдэхүүн биш. Хоол хүнсийг бид ажиллах хэрч хүчээ олж авахын тулд хэрэглэдэг. Харин имийг бид яах гэж хэрэглэдэг юм бэ? Мэдээж өвчнөө эдгэж өвдөлтөө намдаахын тулд гэж та бүхэн хэлэх бах л да. Тэгвэл нэг удаа өвдөлтөө намдаагаад жаргуугаар авч хэрэглэсэн им хожим биднийг түүнээс илүү хүндрэлт хүргэж болох юм. Имийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь таны эрүүл мэндэд аюултай юм шүү. Ханиад хүрвэл эсвэл хоолоо өвдвөл манайхан хэвчлэн дур мэдэн антибиотик авч удаг. Энэ нь ханиадыг хурдан дарж өвдөлтийг арилгана гэж боддог. Энэ мэтээр шаардлагагүй үед антибиотик ихээр нянгийн эсрэг хэрэглэх нь өвчин үүсгэж нянгийн тэсвэртэй чанарыг улам нэмэгдүүлдэг байна. Имийн зохистой хэрэглээ гэж имийг шаардлагатай тохиолдолд эмч энэ зүйчийн заавар зөвлөмжийн дагуу зөв хэрэглэхийг хэлнэ. Жараар олгодог имийг бид заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай юм а. Харин жаргуугаар олгодог имийг бид эмчийн заавраар хэрэглэх үү байх уу гэдгийг шийдвэрлэхийн тулд дараах асуултыг өөртөө тавиад үзээрэй. Миний өвчин хэр ноцтой байна вэ? Эмгүүгээр би эдгэрч сайжирч чадахгүй гэж үү? Би өөрөө амьдралын нөхцөлд хөвчлээ өөрчлөх замаар биеэ сайжруулах боломж бий юу? Энэ өвчин эмгэгийг эмгүүгээр эмчлэх арга байна уу? Энэ эмийг хэрэглэхэд өртөг зардал гаргах, эрсдэлд өртгөхөөс илүү ашиг тус гарах уу? Эдгээр асуудлуудад бүрэн хариулт өгч чадахгүй байх буюу өөртөө эргэлзэж байвал эмчэд үзүүлж зөвлөгөө авах нь хамгийн зөв болох юм шүү. Хүмүүс хавар намрын улиралд туслын шингэнийг амин дэмтэй хамтдаган өөрсдөө дур мэдэн эмчийн зааваргүйгээр хэрэглэдэг. Энэ нь тамир тэнхээ оруулж цус түлжүүлдэг гэж маш буруу ойлголттой явдаг юм байна. Үнэн дээр туслын шингэн нь цусыг шингэрүүлдэг болохоос биш түлжүүлдэггүй юм байна. Мөн ядарч солилцсон хүмүүст хүч тамир оруулахад тус нэмэр болдоггүй юм а. Туслын шингэн нь цус алдалт, янз бүрийн шокийн үед шингэн сэлбэх, хордлого тайлах, ус, давс, хүчил, шүлтийн тэнцвэрийг зохицуулах зорилгоор яаралтай тусламжийн үед хэрэглэдэг эмийн бэлтгэл юм. Туслын шингэнийг хэрэглэх заалт нь олон янз байдаг. Туслын шингэнийг хэрэглэхийн тулд тухайн өвчтний биеийн байдал, онош, бусад эргэтэн системийн өвчин эмгэг, цусны даралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан зөв сонгох шаардлагатай учраас өөрөө дур мэдэн хэрэглэх нь ямар ч эрсдэл хүргэж болох юм. Шаардлагагүй олон тариа танд тус болохгүй. Харин хор болно гэдгийг анхаараарай. Өөрт хэрэггүй химийн олон бодисыг өөрийн биед оруулахын оронд эмчийн заавраар сонгосон юм илүү үр дүнтэй юм шүү. Имийг эмчийн зааврын дагуу тодорхой цагт эмчилгээ үргэлжлэх хугацааны турш хэрэглэх ёстой юм а. Эмчийн зөвлөсний дагуу имээ зохих тун хугацаанд нь хэрэглэхгүй орхих юм бол өвчин дахин сэтэрч бүрэн эдгэрэхгүй мөн архах хэлбэр чилжин угжрах эрсдэлтэй юм байна шүү. Хит олон имийг нэг дор хэрэглэснээр эмийн гаж нөлөө давхцсан, эмийн хортой нөлөөлөл нэмэгдэх, эмийн үйлчилгээний итвэх буурах зэрэг сөрөг үзэгдэл гардаг. Тухайлбал парацетамол, аспирин, диклофенак зэрэг өвчин намдаах эмүүдийг давхцуулан хэрэглэл ходоод нь шархлаа үүсэх, ходоод өвдөх, хорсох, улмаар ходоодноос цус алдах зэрэг эмгэг илэрдэг. Мөн ходоодны хүчил багасгах эмүүдийг хамт хэрэглэхэд эмийн эмчилгээний хүч буурдаг. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг бид ажиллах, амьдрах хэрч хүчээ олж авахын тулд өдөр тутамдаа худалдан авч хэрэглэдэг. Энэ бол бидний өдөр тутмын амьдралын чухал хэрэгцээ юм а. Харин имийг бид өвчнөө эдгэж өвдөлтөө намдаахын тулд худалдан авдаг. Ямар ч хэрэгцээгүй, ямар ч зориггүйгээр им худалдан авдаг хүн гэж байхгүй хаа. Нас ахихын хэрээр элэг болон бөөрийн үйл ажиллагаа мууддаг. Эдгээр эрхтнүүд имийг урдын адил биеэс түргэн гадагшлуулж чадхаа байдаг. Тиймээс хүний бие имэнд хордож гаж нөлөө нэмэгддэг. Ахмад наснууд хид хідэн удаан явцтай архаг өвчнөөр өвчлсөн байдаг учраас нэг дор хид хідэн им зэрэг уух шаардлагатай болж тэдгээр нь хоорондоо харилцан нөлөөлөх эрсдэлтэй.
Энэ нь эрсдлийг бууруулахын тулд эмч эмийн мэрэгчлэлний зөвлөгөө зааврыг даах нь зүйтэй юм а. Эмчэд үзүүлэлгүйгээр, эмийн жаргүйгээр эм худалдан авна гэдэг нь бол та хоол хүнсч биш, эмч биш, харин бүр хор худалдан авч байгаатай өөрсгөө юм шүү. Эмийг зөвхөн эмчийн заавартайгаар хэрэглэцгээе. Asfalt figere, ich chachadagat guigere.